Өнөөдөр хамтдаа Библиэд бичигдсэн 5 хүчрхэг үгстэй танилцъя. Бүхний гомдол маргаан үггээр хийцгээе. Филиппой 2:14. Эхлээд сонсоход энэ 5 үг хүн бүрт ойлгомжтой. Харин үйлдэл болгон хэрэгжүүлэхэд маш хэцүү үгс. Нэгдүгээрт юуны ч талаар гомдлохгүй. Хоёрдугаарт юуны ч талаар маргахгүй. Энэ хоёр зүйлийг та өнөөдрийн турш хэрэгжүүлэх гэж оролдож үзээрэй гэж таныг хатгаж байна. Та өглөөний цагаа гомдлохгүй, маргахгүйгээр дуусгаж чаддаг уу? Зарим хүмүүс өглөө босоод л гоншогнож эхэлдэг шүү дээ. Өглөөний сэрүүлгээ сонсоод л ямар ирж тосч байна вэ гэж бутнан сэрдэг. Би хувьдаа Илч Паул бүхнийг гэдэг үгийг энэхүү заавартаа оруулахгүй жиж болох байсан баг гэж боддог. Би байнга нэг гомдлоод маргалдаад байдаггүй л дээ. Гэхдээ бүх зүйлийг гомдол маргаангүйгээр шийдвэрлэнэ гэдэг үүндээ маш хэцүү. Зарим нөхцөл байдалд бид өөрөө ирэхгүй гомдолдог шүү дээ. Бодоод үзээ л дээ. Хэрэв бид энэхүү ишлэлийг бусадтай харилцах харилцаан дээр авч үзвэл ямар байх вэ? Хэрэв бид маргалддаггүй бол гэрлэлт, гэр бүлийн харилцаа маань ямар амар амгалан байх байсан бол бас сүм чуулган ямар байх вэ? Зарим хүн нэм гариг бүрэл ямар нэгэн байдлаар магтаал номлолын талаар ч юм уу эсвэл өргөлөө зохицуулж чадахгүй байна гэж гомдлсоор байдаггүй гэж үү? Би таныг өнөөдөр орой гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа суугаад энэхүү ишлэлийг хуваалцаасаа гэж хүсэж байна. Тэгээд гэр бүлэрээ энэ ишлэлийг 1-7 хоногийн турш хэрэгжүүлэх гээд үзээрэй. Хин нэг нь гомдлож маргалдвал 7 хоногийн сүүлээр гэр бүлийнхэндээ хамтдаа зүйл авч өгөх дүрмтэйгээр эхлүүлж болно. Энэ танай гэр бүлийн уур амьсгалд эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг